Сайн дэрмэд дэвшүүдээ одоо богдлоо. Яг одоо 36 насаас болоо 41 нас хүртэл болоо бас чимээд мэрид одоо бол хамгийн 41 настар болоо да. Хоосон чимээр үзэлмээр бол өөртөө одоо андуулгүй тодорхой гүйцэтгэл төрсөн тэр эрдэмэд төрүүлсэн бол одоо өөртөө бол одоо ишин шишин юм уу данал мэдлийн мэдэл ойлгосон энэ хоёр шул өөртөө бий болгодог бий болсон байдаг. Энэ хоёр шишин бол бурхан багшийн ном айлсан номын хөдөлгөөсөн 84,000 энэ хоёр ном дотор багтдаг. Тэгээд бол агуу их үзэлмөр болоод тэг гонсгүй энэ бохрагтдаг. Тэгэхээр бидүүд өнөөдөр одоо бурхны шишинтэн амжилттай тарвчин боо ямар номод амжилттай энэ төргөтөн дахиад ван ашигладаг энэ бүр ишин болоо шишмэлтэн тогтож байгаа. Тэрүүний хэрэгжүүлэлт амьдралаар хэлж одоо онол мэдсэн юм амьдралаар хэрэгжүүлэлт сэтгэлээ засахаар хэмжээнд болоо бидүүдийн байдаг одоо сэтгэлүүд шишмэн тэр мөн баггүй. Яг тэрүүнтэй адилхан богдлоо эдгэрийг бүгд одоо гүйцэд болоод одоо богдлоомын бол одоо их мөргөлөмөргөд тэгээд бол ямар дурхнаа бичлэг тэгээд эдийн номын бол тэгээд бол нагарчны тэргүүтний Аполло шавн Лопан Санжижан хүн Ариан дэвгийн альцсан бода балита гэсэн номдор бол ихээр болгоод одоо тэр төв үзлийн номд тогтоол амар болгож омшид сэтгэлийн омшид одоо судалд олсон төдий биш утхан дараа бодоод нарийн ямар учраа анисгийн хайгаад ийм байдлаар одоо бичлэг хийж ижиж тэгээ ямар гавхна өдрийн 4 цагийн одоо 1 цагаар 2 цагаар бол бичлэг суудаг. Тэр одоо зам үйл амьд тасгалгүй энэ хооронд тийм мөргүүл мандалаа ингэ өргөд ингэж одоо гүчтэй чирмэж энэ тасалда бас одоо качлагын одоо ямар богдлоомын бол зачин шиг дөрөв их одоо зохиолын их гэдэг юу нөгөө хамгийн анх нь бол одоо энэ цогцож байгаа одоо энэ юу хинчнүүл айлгаж хэвээр Стамбул энэ газрын метр урханд одоо метрүүд хүний бие шиг 1 метр 2 метр гэдэг өндөр метр урхан боловсроос таасны ариун цэвэрлэл дугуй могоны цэвэрлэл одоо бодод тэр навлаа энэ тэргүүтэн үргэлж болоо ирээдүйд шишин төргөх юм бас нэг бэлэг дэмбэрэл шөөрөл зохиолын нэг нь хоёр дахь нь болоо бас нэг хоёр аймаг хооронд зодаан дайм болж хаад бодлоо мацтанд одоо ном хэлт хоёулаа бүр эвтэй им найралтай болгосон хоёр зохиол. Гурав дахь нь бол одоо богдлоомын гайхамшигтай гэдэг юу эдийн талаар анал хасим болов. Жил болгоодоо бид цагаан сараар уу 440 бурхан багшийн 440 дээр болон өрөөл гурж энэ нэг тэгээд гандан дүмчүүд зачин шиг гэдэг энэ бол одоо зохиол гаргал богдлоомын бас дөрөв их зохиолын одоо айлтгах нь гайхамшигтай бусдаас илүү ирээдүйн бурхан шишний яад илгүүрээс хариу авах тийм өөрөлдсөн ийм одоо бас бэлэг дэмэрэл ёстой ийм дөрв байгаа. Тэгэлэр бол эхнэр энэ бол 41 настай болов. Одоо 40 настай байхдаа бол зинчил гэдэг газрын найдар бурхан дугууны бүр бодод энэ сайхан ажлыг үйлдээд эндээсэн бол одоо соргон намгаж ансан ламын талгаад энэ хийдэд одоо морлог одоо бас олон лам хооргод ном тавьсан. Тэгээд бол богдлоом бас соргон намгаж ансад танаа гэдэг одоо ийм бас ашиг ван тэргүүтэн бас хайлсан. Богдлоом бас соргон намгаж анснаас бодимрын тийм гоцлөрөө бас гүчин санаасуулаа 7 сар хүртийн энд бас сатад тэгээ ялангуяа Винамитийн ёс тэргүүтийг бол одоо ихэн тэр олон лам хооргод бас бичлэг хийд тэрсгэл самаа дөрөм ёс бол маш та бэлэг дэм систем бэлдээс хүчтэй. Тэгээд эндээс бол одоо лам ховрхон бол чегийн номс бол хүнсэл гэдэг чегийн үед бол одоо шар орхомж гээд шар орхомж тэгээд шантав сонсор бадраа карсэлгээр нэг одоо бурхан багшны гадар таяг шиг тийм айтай эдгээр бас ингээ бүр бэлдэд эдгээр дахиад өргөд дахад метр орхон тэгээ өргөд ирээдүйн мэний бурхан шишин дэлгэрүү энэ маягтай ариун цэвэр Винамитийн ёсоор ариун цэвэр одоо үчтэй маш үчтэй өрөөл тавьсан байдаг. Тэгээ нэг орой тэрүүнээ өргөд дуусчаа тэр жинчигийн тэр метр бүрхэнд өргөж чаад за би одоо энд суугаад бас юм болов энтгэл одоо энтхэн налын дараа хийдэд явъя гэдээ одоо сэтгэл төрөө тэндээс нь одоо ядам
сахиусандаа бүр наваа болоо ашиглаалаа болоо пэмна тэнд явах юм бол зүудэнд бол 40 мэрэгват Эйнштейн мэдээ гэсэн одоо югжс найжруу айнууд бол одоо уулзнаа. Тэгээд та бараг дахин нутагтаа бол бас хийх юм бай. Таны амнасан болоо их одоо богом тэгээд тэнд таалт үүсэх юм байна гэдэг. Тэгээд богдлоо энэ эндсэн болоо интгэлөө явах уу гэж гараад басан мэнэ газар явж ижээ. Тэгээд одоо бас нэг сархтын яваа 10 манайхаар одоо хөөдөн дэшилэн бас арчаа хийдээс хойш явж тэр сарган намгаж ансан лам ханаас нь мөрөлдөө одоо ингээд тэнд морлоод явах юм бол энэ хэдий одоо нэг 40 мэрэгва намгаж 40 мэрэгва Эйнштейн нэг архад дуулж одоо энэ төдий болоод алцах юм байна. Тэр төдий та энд тийшээ яваа шишээ мэдэн тулуу та гол одоо ээжтэйхэн ч уулзах байр одоо таны гол болоо амар тангаргуул бахнашны гүйч дэлгүүрэн шишээ мэдэн тусгуурна төвдийн тусдорндоо бол ийм байгуулна гэдэг бол та ингээд ээжтэйгээ уулзах юм бол энэ цаг үеийг алдах юм байна гэж та өөрөө тэгж өгөх. Тэгэхээр энэ тэгт явах юм бол эдгээр бүр алдах юм өчнөө хөдөлмөр шаваа одоо шаваа хаяад явхад нэг шишээм нэг тусгүй байна гэдэг одоо айлтгах. Тэгээд одоо та битгэн болоо янз бүрийн арга ухаанаар айлтгаад богдлоо. За тэгээд бас шийдвэр гаргаад одоо энэт яхан бали тэн сууй өргөлж одоо нэг меншер урхнаа залгиж зохиол одоо цосоод явж гэдэг намаа эдэн өөж тусалван ба жижиг одоо содор өстөргүүтэн түүжий центр одоо шандад үүсэх юм бол нэг л удахгүй одоо хасанчнэр онол мэднэ гэдэг бол айл тэр дагуур бол шишээмд нэхэр дээр нэг тарган ангаж лам тэгээ сануулад тэгээд одоо бодлом зам хавлан бол энэ төлөө яваагүй энэ тэр халуун орон боссон бол дахин бусдад ирэхэргүй төвдөд ингэ шишин дэлгэрхэргүй их юм болгосон гоо торгон ангаж анслам одоо нууц далдуур ирдмээр ингэж бүр болгоод тэгэд одоо хариулаад ингээ морлоогүй байхгүй юу. Тэгээд эндээс нь дахиад одоо шинийн багт бол данин чимгдад ганжир данжирын зохиосон тэр номын бас зохиосон дээр хөдөн бот номын бас боглолом ихэр үзэн нариж болгоод тэгээд тэрүүний бас олон шандартай бас айлдд. Тэгээд бол энэ одоо дахиад Укачером гэдэг морлол тэгээ өөрийн үлөө одоо рамжуулаа горны инэмсүүлэн би чугийчл одоо бол би бичлэг гэж яхад юу болоо нууц тарны ёс тэргүүтэн зам үйл тэгээ ламжин хөөлөр нь да тав мөр гэдэг толом тонон голом мэлолон гэдэг инээ тэргүүтэн мөрийн одоо мөн чанар тэгээ данги гэдэг илүү дутуу байх тэрний илүү горон гэдэг яад бисаа 90 дараагуур бас одоо агүй их сүүжлийн мөр гүсгүүжлийн мөр болоо эдгэрийн бас төвжлэр тогтоосон өрөөнд зохиол адилхан тэр номуудыг болгоод лам эдэмдэн лам болоод багшаа нэг мөнч нартай гүчтэй сойрхон тавиад ихээр аахын тэгэд гүчтэй тэгээд сураг хүндрэлээр одоо ганжир болгосон номуудыг олон нэгтэн тасалгүй тэр анх олон багш нар шигтсэн дэлгэрийн тахстэл боогдоод тэгээд тар шинэ хантон шинэ винамит шинэ диаметрийн хантон хоосон зүйл тэрүүнд бас их хөлгөн баг хөлгөнээс тэдгээр бүгд тэгээд нууц тарны яс эдгээр зэргүүд бол маш одоо нарийн нэгтэр эдгээр номуудыг дахин болгоод одоо өөрийн чадах ухаанаараа судалж онцлог төдий биш бодод ингэд болов олон жил тэргүүтнэр бол одоо ингээд тэгээд төвдөд бол адишагийн яад төвдөд бол шишнэлгэр болсон тэгээд канчин шиван цууд энтгэс бол гармалаши тэргүүтэн төвдөд шишнэлгэр болсон бол бүгдийн дидийн одоо өтө морилжсэн олон багш нар олон дийдүүд одоо шишин амьд яад тэргүүрээс сэтгэл замгаар зохиосон номууд бол ганжир тайлбар эдгээр бол нягта одоо өөрөө хичэрмэд бол бараг унтах цагаар бол нэг хоёр цаг унтах юм тэр биш үү өдөр тутмын номоо болгоод игэл хүн бодод чадхааргүй сэтгэл багтахааргүй тийм зохиолыг бол маш хүчтэй ингэж бол одоо бодлом зөнхөөлөн бол ийм байж ижээ. Тэгээд бол одоо ийм байдалтай энэ дээр бол нууц тарнаа маш басан мэлээ.
гүнсэх түүн чарийн ухааны мэлэг гүнсэх төв үзний мэлэг гүнсэх тэтгэр би ингээд нарийн ингээд та нар тайлаа хийсэн чи та нар бас ойлгоход бол бас жоохон хэцүүших байдалтай учраас би эндээс хороо довчлаад ингээд энэ баталгаад бол одоо Богдоломын одоо зохиол 36-аас одоо 40 хүртэл дундхийг зохиол 40 настай нэг гайхамшиг зохиол нь юу гарсан бэ гэхээр тэнцээ одоо метр бурхны бол одоо рамнил тэр дугаан хийдийч хөвлөд бодоод ариусгэд одоо хуучин ясан сайхан сэргээсэн тэр нэг үл бас гайхамшиг зохиолгаа тэр үед шүүдэн бол өөртөө бас таваар хөдөө их ховор байсан чи өөр юм байх чинь сэтгэл ариун сэтгэл болохоор бас олон хүмүүсийн бас өргөл мөргөлийн олдог тэр өөрөө бол одоо сэтгэл өөрөө идэх шиг бод тэр ийм бүтээл болсон байна. Тэгээд бол одоо эдгээр бүтээл бол маш хүчтэй ингээ болгоод бол Богдолом сэтгэл санаарын сахилан дээр бол одоо маш одоо өөрийн шамнартайгаа 8 шав болсоо тэр олон газраас олон ховрог тэргүүтэн молод мөрөхсөр ялангуяа одоо Вьетнамын сахил санаарын эсвэл нягтаа одоо айлж өөрийн биен дээр бол одоо Вьетнамын ясаар одоо дэлгүүр ясаар гарсан сахил санаар тус сангийн сахил санаарын бол одоо өчөөхөндөдий алдаа тутгийг гаргаагүй гэж 253 гэдэг нэг одоо хотон мандалаар бодоход одоо дөрөв яг голдон болов Богдолом өөрөө дөрвөн зүгтэн болов дөрвөн үндсэн сарин сахилаар бол ингээд ороогоос салчин байдаг. Тэрүүний дагалаад бол 13-ны илүү гэдэг одоо гаргалтын бас алдаа тутгийг засдаг юм хамааж өсмөр бол ингээд төрүүлээд бол хотон мандрыг төрүүлээд шигчдэг. Тэгээд төрөний дугээлаад 30 унал тэргүүтнээ одоо унд гаргадгүй тийм чухал тэрүүний бол 30 байдгийг банган баш шиг бас сүмжүү гэдэг тэрнгээ төрүүлээ өөрийнхөө бисэлж байдаг. Тойруулаад одоо жөнхөр баяртай хотон мандал шиг тэрүүний дугээлаад бол бонши баш шиг гүвч там баяр гэдэг 90 дэсгэлсанвар тэрүүтнээ өөрийнхөө бол одоо ингэ шигэж яадаг. Тэрүүний дугээлаад одоо дунши юм уу одоо унал тэргүүт юм уу гэм тэргүүтний энэ дунд аль нь биш юм дөрв байдаг. Дөрвөөс хасгаараа бас ингэ төрүүлж байдаг. Тэгэхээр тэрүүний дугээлаад 112 одоо Вьетнамын одоо нууц бишээ одоо тусна 253-ны 112 мисгэл ингээ бүргээ тойруулахлаар ийм нэг гол дотор бол гэлэн унаас сахил бол 253 сахилсан бол ингээд сахил тогтсон. Энэ үндсэн сахил нь ийм байдаг. Тэгээд бол бодисад 18 нууц тарны сахилсанаар ингээд одоо өөрийн хотон мандас шиг ингэжлээ. Энэ хүнд одоо төгсгийгээр олохын гүйцэл одоо бэлтгэж яадаг. Ерөн бол гэлэн хүнээ ясан мөрөл дүрм ийм байдаг. Тэгэхээр хамгийн гол эвдэд бол 112 юмдаас эвдэгдээд тэрүүний анхаарахгүй байх юм бол тэгээд амархан одоо 4 юм тэгээд тэр нь эвдэгдэнэ. Тэр нь эвдэл одоо 90 юм эвдэгдээд байна сахилсанаар. Тэгээд 30 дээр ирнэ. 30 одоо тэр сахилсанаар алдаад бас сахилаа алдаагүй гэмтээ болчихсон. Жишээ нь хүн хөл хуураа ясн хуураад идэгдэг шидэхэд одоо тэр алдаад дугаар одоо намжлага тэрүүдэд даруйдын намжлах нь бол бүрд арилгадаг тийм одоо алдаа одоо тийм унал байдаг. Тэрүүний дугаар одоо 13 юм одоо биер юм агаараа ямар нэг сэтгэл төрөнөр үлдэх 13 юм байдаг. Тэр бас ингээд бол одоо бас намжлах юм уу дөрөн гүцийн үдээс бол намжлах мөр бас намжил болдог. Үндсэн сарын үндэс дөрөв бол аль нэг нь алдсан энэ хүн бол нэгээс хасгаар алдсан байдаг. Тэр эдгээр ёс бол маш одоо гэлэн хүн лам хүн бол маш одоо чухал. Богдолом энэ алдаад бол одоо үндсэн дөрөв 13 бол өчөөхөн төдий гаргал үжээгүй энд бол тийм алдаа байхгүй. Тэгээ 30 хэрэгүтэн болоо одоо гарч жоохон гарахад даруйдан гарсан 1 минутын дараа тэр намжлал одоо намжлж чаддаг. Одоо Вьетнамын ясаар монос тэрний ясаар дөрөн тэрний айлга дийлдэг. Тэгээ 90 бол одоо бас багс гарахад тэрний бас ингээд айл дийлдэг. Тэгээ 4 юм гана мангаа бай 4 бол мангийн эдийн засгийн 4 бол бас айлдаг. Тэгээд 112 бол бидүүдийн идэх суухад явдал мөр унтах хоолой бидүүдийн бэр хүнтэй ярих юм бидүүд өмс суух зогсох суух тэргүүтнээс бол тэр бүгдийг одоо анхаардаг яасууд болдог ямар янзтай үеэд болдог ямар хөө байдал дээр ямар хөө дүрсээр хүний хардаг харахгүй юм уу тийм одоо хоолундаа ихэдэд багааддаг одоо хөө ингэж идэл болохгүй тэр тэргүүт
Тэгсээр тэр бол өчөө хөндөд жоохон гарах даруйдан бүр намжилж чаддаг тийм гайхамшиг бол бусдаас илүү тэгээ хамт байсан дагаж их шамнэрн бас энэ ёсчлон тэргүүтэн бол одоо суралцаад бол энэ хэмжээ болсон. Ялангуяа одоо Богдолом зонхоор тэр үеийн сэтгэл бол төвд застын оронд бол бүхнээ шишин их дараачсан байна. Тэрүүний дараачсан сэтгэлд бол маш одоо төвчүүрг одоо зовд бол их хүчтэй төржээ. Ялангуяа одоо бурхны шишний одоо дахид дэлгэр ариун цэвэр болох юм үндсэн юу юм бөгөөд Вьетнамын ёс сахал самвар тос цэгийн сахал самвар бол бодисатвын самвар нууц тэрний самвараас үнд тэгэхээр ариун цэвэр ялангуяа тэгээд бол бурхны шишин дэлгэр Вьетнамын тэгээд бол шисэмжиж чухал хийх юм хэд орон ариун цэвэр бурхан шиштэй орон байсан болов одоо бол энэ шисэм чухал гэдэг бол эдгээр тэргүүтэн бүрдсэн байх бол бурхан шишин үнэт удаа тэгэд болгосон тэр нь юунаас болгосон гэвэл данжуур төвдөд шишин яад их дэлгэрж явах урдын төр түүх цадар энэ шишин дэлгэрсэн ёс төрн бурхан багшийн олон Вьетнамын зохиосон тэр ном дотроос ганжуураас болгоод инглээр бурхан шишин дэлгэрдэг юм бэ энхэн бурхан шишин дэлгэрдэг юм байг уртаагаас тэтгэр ойлгоод бол маш одоо ялангуяа өөрийн шамнэр их олон хэдэн мянган шамнэр байсан чи та нар одоо ингс хэрэгтэй Вьетнамын гэлэн зохиосмоор нааш маш нэг гэх юм бол ирээдүйн бурхны шишин дэлгэрэх юм бол магадгүй маш өндөр бай хэрвээ тийм юм бол бурхны шишин дэлгэр дийлэхгүй ингээд дараатай ингээд дуусах юм бэ гэдэг бол энэ зохиолыг одоо бүр жаваны бод бол бурхан багштай адилхан одоо төвчүүр гिचээд чармайлгийн үжид бол бурхантай ямар ч ялгаагүй одоо бурхан багштай ямар ч ялгаагүй зохиолыг шишний төлөө маш мэрийд бол бурхан шишинд бол одоо ялангуяа бурхны шишинд бол одоо ялангуяа их тэгээд бол одоо Богдолом зонхоолон бол эдгээр шишин зэргүүд нь ингээд одоо мэригээд ингээд бол энэ дээр бол одоо өөр ариун цэвэр шамнар ариун цэвэр ховрог гэмдэн дагсан шамнар ариун цэвэр эдгээр яссан үеийн тасралгүй одоо хөтөр бол хэд оронсон шишин дэлгэрсэн ёс төрөвчн бодо байсан юм байна гэж тэгэлэрэн тэгээ шисэмжиж чагаад бол ярны гэдэг бол 3 сар бичлэгсод ном болгоод номоо бичлэг гэдэг юм 3 сар ном хүн бол гэлэн хүн бол сүм хийдээ суух ёстой. Тэгээ 15 хоног сожон гэдэг сожон гэсэн ямар үг юм бэ соо гэсэн бол алдаа дутуу унал тэргүүтнээ бол жон хөл айлгадаг тийм зам үед тэр номд бол 15 хоног дандаа гэлмүүл хордог эсвэл гэлмүүл хордог сожон ярны Каги гэдэг бол 3 сар суугаад төрөлсөлтөд төрний ёсыг яг Вьетнамын ясаар байдаг учраас бол шисэмжиж байдаг тэр бол бурхан шишний үндэс тогтоол ингэж юм бурхан шишинд одоо оршиж яхаа зэрэг бай дөрвөн ховрог яргах сосом гэдэг бол тэгээд бол ярны каги сожон эдгээр зэргүүтэн байх нь бурхан шишний энэ газар бол бурхан шишинтэй газар юм бэ. Эдгээр зэргүүтэн тогт байхгүй газар бол бурхан шишин байхгүй. Нэг төдий бай, хөнгөн төдий бай гэдэг бол номдаар бол ингэж айлдсан биз дээ. Тэгээ яг тэр төдий бодлон болгоод бол маш хүчтэй эдгээр болгоод бол бурхны шишний бол маш хүчтэй дэлгэрүүлсэн. Одоо хөтөр одоо бодлын шишин хүчтэй байдаг. Эдгээр өөрийн явдалмаар ариун цэвэр гिचсэн тэрнээ өөлөх юм уу? Одоо өрөнчмэ одоо ч бид бүтэж идэг энэ байхгүй юу? За тэгэлэр эндээс хойш Богдолом гэдэг эндээс одоо үдээдчний ариун цэвэр болоод эндээс бас нэг газар үүртгэсэн бол замд бол хоёр манай гэрэл одоо хоёр аймаг гэх юм уу хоёр гуршин маягтай ялган чуг гэдэг газар мордод цогцоогоос одоо санаанд ичгээс одоо заслуу явах замд бол яг ялган гэдэг нэг уулын тэндэг байдаг нэг гуршин юм байна. Тэгэхээр цаатлын бас нэг гуршин хоёр гуршин бол хоргонд одоо дэм болж ижээ. Лам ховрогч гиндэн ба намглаар лам ховрогч хоёр хийдийн ламнар усаа тэр хийдийн бас артмдгаа нийлээд ламнар зодон болоод артм бас тэрний өмөрөө их зодон тэгээд бол одоо хоёр гуршин тэгээд одоо манай гүншэр гэх юм ба тий гүншэр одоо баадын одоо босхон тэтгэр бол хоорондоо ийм нэрлэлгүй маш хүчтэй одоо зодон болоо алдан бас хүний амнаас тэргүүтэн бас тийм алдахад асуудал маш хүчтэй үүс гарсан байжээ. Тэгээд Богдолом бол эдгээр тэргүүтэн нам ховрогд болоо та Вьетнамын ёс гэлэн өнөөс хасгаар эсвэл хүн ямар
байдаг ламнартаа бас одоо ном айлдад нэгүлэг шинрэн цаашаа энтэд хугаагаа ном айлдаад тэгээ игэр арт хүнд бас одоо ивент харуул одоо ном хийлдэ. Тэгээ нэг өдрийн сахиасан нэгний сахил нэг өдрийн сахиасангаар тэр энгийн хүн авдаг байхгүй юу? Ямар хүнч нэг өдрийн сахиасангарыг авд болдог. Аваад болоо оглен уурчхад болоо нэг өдрийн сахиасангаар гарын уурчхад гарын алгандаар судас гарч гэн вис тэгээд одоо тэр анх бол багшийн өмнө аваад дараа одоо өөрийн багшийн өмнө залуураад тэр минь зам үеийн номоо уншаад өдөр нэг хоол идээд орой хоол идэхгүй маргааш өглөө нар гарахад одоо юу уурчхад бол тэр сахилын дуусчихсан нэг өдрийн тэмцэлсангаар бол ингийн хүмүүс ч юм уу ам хүмүүс ч юм уу зүгээр хүн ямар хүн бүр авд болдог тэмцэлсангаар бол ингийн хүмүүс туусаа хайрлаад тэгээ ингийн хүмүүс хоорондоо чухал гэдэг гурван эрдэнд авралаад энэ өөр ёс төргүүтэн тэгээд тэтгэлийн бүр тайлбар хийгээд тэгээд бас олон тусалх ажлын үеийн бас зохиод ингээд тэгээд тэр орон нут хоёр орон нутгийн орооноо цаасаад тэрбум давж юмж хоёр орон нутгийн бонкон гэдэг манайхаар одоо суурга биш суургаад орших олон төрч бурхан багш юу одоо чойжон сахууд эдэн бурхан тэмүүд одоо нэг уулын шаваар барлаад цацаа гэдэг бол шавраа бум дабаглаар 10,000 нэг төмстэй тим одоо чойжон муу богдоломх муу бурхан багш юм уу янз бүрийн эдэн зүудэн бурхны тим зэмээ одоо бумаар гэхлээр 10,000-аар нэг 10,000 бол одоо олон хоёрын бас уулаа шататан тим дарт ажрын шинжит тэдгээр зохиолын маш хүчтэй юу бол амнард болоо номын ёс тэгээд ламнард одоо винамитийн ёс бол бурхан багшийн вис юм байдаг бурхан багшийн вис ламнар бас алдаа хоёр болж исэн тэр учраас тэр завсаргүй үеийг хурааж исэн байна гэж тэдгэрийг бүгдийг зохиолог гаргаад тэгээд одоо эдгээр ламнарын хоргондоо ивтэй болсон юм найртай болсон тэгээд дарсан артнд бас үеийн өөрөөр бодмөрийн ёс тэрэг мөрхөм үү тэгээд чухал дэд 3 эрдэнд аврал одох юм уу эдгээр буян төлөвлөсөөр хоёр одоо юу хоёр гуршуу хоорондоо ийм найртай хоёр хийсэн хэд орон хоорондоо ийм найртай болоод сайхан таруулж өгсөн ийм одоо зохиол явуулсан маш одоо гүсэн бурхан одоо богдоломын 2 дугаар их зохиол зачин ниба зачин дөрөв их зохиол 2 дугаар их зохиол нь болж байгаа гэж хэмжээшгүй тэргүүтэн хүний одоо алалдаан болохыг зогсоогоод ийм найртай болгож ирсэн арга ухаанаар бол ингэж болов богдолом бол энэ зохиол тэгээд тэр хоёр хэдийн намнууд бас ингээд зундаан бас ярины гэдэг бол одоо 300 өдөр одоо 3 сар 90 өдөр яасуудаг зохиол гүйцэтгэн гэсэн энэ бол бурхан багшийн виз яад амжилтсан зохиолыг тэгээд содон гавье тэгээд сахалсан орон тэр дөрөв ёсоор маш одоо тэгээд бол хүчтэй бол зохиол өгсөн байна. Тэгээ богдоломын хамгийн анх шав нь одоо нартан хийдээс бол гавж дэвшилт бол гэршийн зохиолоо ном авчаад дуусгаад бол богдоломын бол одоо сарчаа мэдийн одоо төвдийн манай сарчаа хийдвэ штэ богдоломын хамдуу юмслам эрдэмтэй гэсэн энэний одоо дарга гэдэг бол одоо сарчаа хийдээс амар эрдэмтэй хамгийн сайн тэр жасл дармарын чингэдэг ном шаван болоо томилд явуулаад тэрэн томилд явуулчаад бол богдоломтой очиж богдоломд гэсүжүүтрэ шав орсон. Богдоломын дараагүй тийм зохиол ингээд тэргүүтэн шав болсон. Тэгээд түрүүний дагаад олон энэзэн ба хөдөлгөөн тэргүүтэн шавнарын бас гээд дагаад богдоломд шав одоо хөдөн мянгаар шав ийсэн. Тэгээд тэр хийдсэн байгаад тийм хөстэй одоо ингээд байж чи одоо ухачлон самтанчдан тэр хийдэр бол ингээд байгаад бол тэгээ богдолом урдаас бол одоо богдоломын энергийн хүч тэгээд бол тав гэд бол одоо бодис сэтгэл одоо бурхан болж арга юм уу хүний эвлэрүүлэх юм уу одоо хоорондоо одоо ямар ч одоо өөр тэргүүтний сайхан зохиол сэжигшний оронд ид болоход тийм одоо маш үзүүлжээ гэж богдолом бол тэгээд тэндээс нь бол ухачлын тийшээ жоохон явж өдий хүмжил гэдэг бол хаашил таадын тэнд нэг жил одоо дахиад цамд суухаар болжээ ном айлтал олон тэгээд бол ялангуяа бол юуны одоо татсан үжилт
үеийн тогтсон үеэл бол аниси бол маш хүчтэй. Тэгээд сэтгүүлээс гарсан тэр үеэлмэрийг маш одоо хүчтэй. Тэгээд болгож ижээ. Тэгээ болгоод бол тэндээсэн болов зохиод үзүүлээд бол ингээд бол энэнд болсон гэдэг ийм байх шүү. Тэгэлэр эдгээрийг бүгдийг болгоод ингээд бол одоо төв үзэл нагалж үний тэр үндэснээ үжил номын бол маш одоо нэг үг нэг шүлгэж халдалгүй хаялгүйгээр тэрэнд маш хүчтэй бичлэгж исэн байна. Тэгээд тэнд бол байдал орон ном бол Жирсэн Жамбиан Мессер бурхан бол өөрийн хөтөл олон шигсэн багснаар төлөө нэг мөн чанартай шүү. Маш хүчтэй одоо бичлэгд одоо соёрхон тавь сэжүүлээд тэгээд бол одоо тосны ухаанаар бол маш тийм очтой цэрийн ухаанаар бол маш одоо судлаад тэгээд л жанлаб гэдэг бол ажигчд бол маш хүчтэй өвтөн төрөөд тэгээ нэг нь орой урьдчилан вист бол оглишти басаад анахаараа одоогийн 3-4 чигний вист бол нахарч үнэ багшийн шавн дугуй санжижгийн зохиосон бода балита гэдэг ном бол одоо төв үзлийн үндэснээ тайлбарлах тэр номыг болгож ингээд бол түүдэнд ирсэн. Тэгээд бол гомболд ярьсан гомбо нагаж үний тэргүүтнээ одоо 5 шавтайгаан болоо одоо номын анистер бол сэтгэлтэн болоо одоо маш түүдэнд ирсэн маргааш оглын дөнгөс ирээд номоо унших болгоход бол тэгээ хоосон чинэрийн нэг шүлэг номд бол маш одоо ухаан хийгээд тэгээд одоо хоосон чинэр бол тустай ястай үнэн одоо бостой энэ дөргий бодтой нэтер хатдаг шиг тэгээд болгосон байдаг. Тэгээд хоосон чинэр бол одоо болоо тэгснэг настай ямар газаргүй өдий хүнжин гэдэг ажил хашил өдий хүнжин гэдэг энэ нацуд бол нэг зэрэгтэй байж байгаа одоо 41 нас хүрэхэд сүйдээ зовлож байгаа үстэй болоо хоосон чанарыг хүчтэй өөртөн төрөлд бол эндүүлгүй тэгээд зэрүүний алдаад буруу үзэл гэдэг даруйдан бурхалж бол дууны монсон догва гэсэн бол одоо хоосон чанарыг тэгээд энэ бол богдлом зонхоолом энэ дэс одоо ийм хүн биш болсон утгатан тэргүүтэн хоосон чанарын үнэд одоо бодтой ингэж үлдсэн болов гутгатны тэргүүтэн байдаг. Тэгэлэр нь одоо бурхан болдог ламор дээр бол одоо хөөрөн бол гутгатан болсон тийм дийдийн одоо нэлээ өндөр хэмжээтэй ялангуяа гүнс хөдөлмөрийн бол гүйч одоо өөртөө тэр анис ногод бол нарийн нэгтэй бол өөртөө бол эндүлгүй бүгдийг яг болоо эрдэмтэн болоо маш хүчтэй төрсөн тийм явдалмаар байт юм аа. Тэгэлэр бол одоо энэ тогон чижиний магийн энэ бол бас илүүхийн шишний тогтсон өдрөмөр бол богдоламын намтай тайлбарж байгаа. Энэ хэдүүлгийн айлдсан одоо энэ богдоламын одоо намтай тайлбар энэ жоохон илгаатай байдаг. Гэхдээ бол жаван цэржлам гэдэг 11 дугаар дээшин гэн багшин бол тэр ламын бол богдоламын намтар бол бас илгаан онд түүн захар гівшин энэ дээр одоо тайлбарж их мос ондон байдаг. Тэгээд юу болсон ч зөө илгаан өвгөн дээр ондон бай утсан болоо юу хэлж байгааг нь хоосон ч нар үйл мөр тэр бол 41 настай яадаг үүртний эндүрсгүй төрсөн явдал бол энэ дээр бол гүйч тодорхой байдаг. Хөдөлгөөн өгөлдөр бол хураач байдаг. Үндэсний үеийн нэг шүлэг аль шүлэг номын бол тодорхой хэлээгүй дээ. Тэгэхээр бол тогон чижний магийн бол тогон гээгнэ гэлүхийснэ тогтсон үжилмэрийн энэ дээр бол одоо нагаж үнийг тэр хүлтнээ бол одоо үндэсний үеийн бол 27 бүлгийн бол 18 дугаар бүлгийн ихнээ нэг шүлэг номыг болгож явах тэрүүний тайлбар бода балита гэдэг номын тайлбарыг уншаад өөрсөн бол хоосон чанар яг одоо бид одоо үг ярьдаг шин хоосон чанар тэгэл бол өөртөө мэдэрч төрсөн байдаг. Яг бол түүн бас нэг одоогийн бидүүдийн дэшин гэгэнтнэ хоосон чанар түүдрийн мөрөн ном тайлбарлаар болов үндэсний төрөн бол 10 дугаар бүлгийн дээр нэг шүлэг номоос болгосон байна гэдэг бол бас ингэж бол одоо ингэж бол байж тийм аа. Тэдгээр ерөн бол
түүжлийн одоо Үнжиашбагийн тэр бүтэн олон мэрэгүүдийн олон мэрэгүүдийн гарсан мэрэгүүд нарын тохиолдол бол энэ гүшилэг ном бодабалитагийн одоо энэ тайлбар эдгэрчих үг тэр бүтэн юм уу эдгээр бол өдөр болгоно хүмүүс нар бол бичлэг хэд амны онцлог хэд таатгалуул юм байдаг. Тэдгээр тэр бүтэн үдийн гадар би өөрөөр тавиа хэлчихье. Одоо тэр үгүүдийн нэгнээр онцсон ч төвдөр хахад монголоор би орчуулах хэрэгтэй. Бид бол өдөр амны онцлог ч юм уу. Гэхдээ одоо энэ дээр тайлаа хэлэхэд сонсон төдий болохоос сэтгэл тийм амархан буудаг нэгт бол маш хэцүү. Ягаад гэвэл богд намын намтар бол бас харахаараа нэг талаас амархан шиг байдаг. Нэг талаас нь үнсгээр бол маш хэцүү ойлгоход бол ягаад чорын номын хавьс түүжлийн өдөр мөр юм уу? Нууц тарны өдөр мөрийн тайлбар хийх юм бол маш их хүн ойлгох хэцүү. ийм ёстой байсан шүү гэж тамаар ойлгоод аваарэ. Тэгэхээр богдлон цонхоо бол 41 настай хоосон ч нарын өдрөмөр байлоо хоосон тэгээ бурхан бүгчлөө одоо хоосон ч нарын өдрөмөрийн үуч төрүүлээд бол төрсөн дагуур шүтэн барилгын үүдээс бол би бурхан багштай олон төрлийн шүтэн барилгын үүдээс бол элэшин нэг чоног тэмбэрэл бабаа гэж бурхан багш бэлэг тэмбэрлүүдийн үүдийн магтал гэдэг бол бас түүжлийн үүдээс бол бурхан багштай бол тийм магтаал зохиосон байдаг. Тэрүүн тайлбар мэшэр бурхан, намжилмаа бурхан, тэгээ майдар бурхан бол ийм дөрвөн одоо авъяахийн магтаалын зохиол авъяахийн одоо зохиол үүссэн байдаг. Ийм ном зохиол бэлгэлсэн байдаг. Тэр нь бурхан тэргүүц нь олонний баясгаадаг, баярлуулдаг бас дахин болгоод өргөсөн. Би яачнд одоо хоосон шинэ үйлдэл онд мэдлээ. Энэ сайхан бичлэгүүд доктор хэрэгжүүлж олон хүмүүст амжилтыг бас өөрөөр тавьсан. Бурхан багш таны ач агуу их одоо тамботгол бидүүдийн төлөө гарсан байраж бүхний ачи шүтэн барилтын үдлээс бол хоосон шинэ үйлдэлээр түүжний үдэ талиулсан. Одоо бол хоосон шинээр ижил мөрийн шим гэдэг ном зохиод төвдөр бол дэмжил бабаа гэдэг ийм цагаан шүлгэр ном ялгуун нэрийн ном ийм шүлгэр ном байдаг. Ингэж зохиод бол даруйдан бол бурхан багшд магтаал өргөд. Тэгээ мэшэр майдар бурхан тэгээ намжилмаа бурхан одоо аюуш бурхан бол тэнд аюуш дарсаа гэдэг намжилмаа гэдэг бол урт насны гурван бурхан насан гурван бурхан бол бурхан болсон юм одоо хашин удаад асын дээр уусаад ийм зохиол дөрвөн зохиол бас ингэ зохиолсон байдаг юм аа. Тэгээд бурхан одоо богдлоны болов одоо зан амьтанд бол зан бурхны хүнэд одоо үйлчлэгтэй гэдэг бол явдгийн мөрөс одоо майдар бурхан одоо тийм өргөл өргөсөн. Тэгээ хоёр дахь нь бол 2-3 хооронд эм нэргүй болоход тэр нь эм нэртэй болгоод өгсөн. Хийсмээр хоёсны хоорондоо нам хооронд эм нэртэй болгоод тааруулсан. Шинэ нэг гэр бүл одоо 92 мод ч юм уу 90 салхар байдаг хүний файлансаа эвлэрүүлчихдэг тийм маягтахаар энгийн жишээ дэр гэлөө. Сүнэсэн үед одоо ботраа салах үгсний салуулгыгаар сайхан байлгадаг. Тийм зохиол. Тэгээд бол засгийн боломгод бол маш их хүчтэй багш 2500 дээрээ мөх байдгийг одоо 5000 төгрөг болсон шаарх тийм өрөөдийг тавьд зохиож өгсөн тэр. Тэгээд гандан зөвчөж юм уу гандан хийдэг бол бас ариун цэвэр ховоорломнор тэр үтэн болов тэр номуудын айлтад бол агшны ясчноо одоо үйлдэл бол хоногт төсгийгээр ордог тийм бичлэг тийм бас гэлэн ховорох тэр үтэн бол одоо тэр ном хорд бол бас ийм дөрвөн их зохиол юу тэр ном зохиолын дөрвөн агуу их зохиол гэдэг энэ байдаг гэж амталтаа их гайхамшигтайгаар бол эдгэрийн түүх бас байдаг. Тэр зохиолоор бас олон шалтгаан олон бэлэг тэмдэг маш одоо хүчтэй дэлгүүрнүүд байдаг. Энэ дээр бол товчлоо хэлсэн. Нэг учраар бүр нарийн хэлэх бол та нарт мэдгээр ном байхгүй учраас хэлсэн ч бас ойлгох хэцүү. Би та нарыг доор үзчих бишээ. Энэ бол маш богдлоны намтарс маш хүнсэх нарийн байдаг учраас бол та нарын одоо ч ингийн хүнээ байдалд багтахаар шиг одоо бас тайлбар хийж явах шүү. Бүгдээ одоо ийм нарийн нэг өгөхөөр хийх юм бол бас ялангуяа ил хүмүүс ойлгох хэцүү байх учраас бол
ингээд бол одоо чадхаар бол ийг маягтайгаар тайлбар хийж байгаа. Тэгээд олон хүмүүсийн номууд энэ намтар түүх сонсоод ойлгохгүй хүмүүс олон байгаа. Тэр нь яагаад вэ? Өөрт нь нэгдгээр Богднамын намтрын ном байхгүй. Зарим хайсан ч захар гүшин намын яргуу нээлээр тайлбар маягтай уншсан ч хуучин үгээр байдаг. Үгэн дээр нь ойлгохгүй учраас зарим нэг нь бас сайхан бас олон сонсоод ч ойлгохгүй хүмүүс олон тэрүүнээ одоо бат болгоорой. Ойлгод мэдээгүй хүмүүс хаст тэгээд захар гүшин монголоор байдаг намтрыг бас жоохон уншид. Тэгээ олон хэд орноор явж судал түүн сортой болгоно ойлгох болно гэж. Тэгээ бас чарын намын сойрын ус байхгүй сонсоогүй болов эдгээр учрууд бас ойлгохгүй. Тэгээ нууц тэрний өсөнд суралцаагүй бас Богднамын намтрыг ойлгох бэрхшээл байд юм аа. Эдгээр төлөвлөлт бүрдсэн хүмүүс сонсоход амар ойлгох амар болцдог. Тэгэхээр эдгээр юу сайн бодох хэрэгтэй шүү. Тэгээд бол одоо ойлгохгүй гэдэг бол сайн өөрөөр тав сайн чирмэг чөө нэг өдөр ойлгох бол багт бид нэг өдөр бурхан болох нэг өдөр гээрдэг нэг өдөр жолоос сагсдаг нэг өдөр бол андснаас нь бол алдаад бол өөрийн ирэхгүй өхөл мөгөл өсөй энэ орсон гарах бол өөрийн ирэхгүй нэг өдөр гарах учраас бол тийм учраас бол өөртөө хэн болж би юу та юу хэн чадах нь нэг өдөр бид гэрхэн тул ихтгэлтэй учраас болов энэ үндэ зарим мөхөс судлаад байсан бол нэг өдөр тэр ямар нэг юм бай. Тэгээд ухаах болно гэж та бүхэн айлтгая. Чаны тренер инженер танад ингээд одоо яриад ингээд хүндэл зогсоё. За баяртай.